Монголоос та бүхнийхээ амрыг эрен мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол Гитлерийг хакерсан Алан Тюрингийн талаар ярилцах болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан эгүүнээ оюун болон Unitel компани нэвтрүүлэгт хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107, 83.3 хүссэн хос телефоноор та бүхэндээ хүрч байна. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За хэрвээ та энэ нэвтрүүлгийг компьютер, гар утас, альсвал таблет за ухаалаг зурагтж байсан болно юм. Интер гэдэг төхөөрөмжүүдэд дээрээс үзчихвэл эсвэл хиймэл оюухныг ер нь өөрийнхөө амьдралд ямар нэгэн байдлаар ашиглаж байгаа, ажилдаа амьдралдаа тэр ашиглаж байгаа бол нэг хүнд ер нь талархах ёстой. За тэр хүн бол энэ орчин үеийн компьютер эцэг гэгддэг Алан Матисон Тюринг гэдэг юм байна. За Алан Тюринг гэхээр ер нь бол хүмүүс сонссон байгаа. За жичтэн хэлэхэд бол энэ нэвтрүүлгийг бэлтгэжсэн ер нь бол хиймэл оюухан ашигласан байгаа. За одоо жишээлбэл энэ нэг thumbnail зураг нь байна. За энэ зохиол дээр энэ ч гэсэн одоо тийм энэ тэр юм асуухад за энэ хиймэл оюуханыг бол бид нар өдөр тутамд ингээ ашиглаж байгаа. За тэгэхээр Алан Тюринд одоо би ч гэсэн талархах хэрэгтэй. За энэ Алан Тюрингийн бол түүхчид бол дэлхийн 2 дугаар дайныг 2 жилээр богиносгоод за тэгээд 14 сая хүний амийг аварсан юм сууд ухаантан гэж үнэлдэг. Гисэн хэдийч амьд байх үед бол цаадчин бол гимт хэрэгтэн гэж шийтгэгдээд. За тэгээд ерөөсөө тийм хинтч одоо ямар нэг алдар суу нэр хүнд байхгүй. Бүр ингээд шорон оронд ороо те ингээд шийтгүүлээд хуулиар шийтгүүлээд ингээд гимт хэрэгтэн болоо явжсэн. Хинч тоож мэдгүй үл тоогдсон тийм мартагдсан нэг юм байсан. Ийм. За тэгэхээр одоо ямархан том гавьяа байгуулчаад тэгээд тэрийг нь бол үнэлэгдээг өнгөрсөн иймэрхүү онцгой сонин түүхтэй одоо эмгэнэлтэй түүхтэй юм хүн байна. Гэтэ бас мундаг агуу хүн байж байгаа. За энэ нэвтрүүлгээр болохоор бид нар бол энэ орчин үеийн мэдээллийн технологийн суурийг тавьсан. За дээрээс нь сууд математикч, логикч, криптографч Алан Тюрингийн амьдрал. За түүний гайхалтай оюун ухаан. За дээрээс нь нэмэлт хувь заяаныхын тухай өгүүлэх болно. За ингээд Алан Тюрингийн түүх рүү орцгоё. За Алан Тюринг 1912 оны 6 дугаар сарын 23-нд Лондон хотод мэндэлсэн. 1900 шүү. За тэр болохоор ер нь бол багасаа л бусдаа сонцгоо тийм гоц ухаантай хүүхэд байсан юм байна л д. За тэгээ сургуульд байхад нь болохоор одоо багш нь сургуульд нь ээж байхад багшныхын заадаг одоо уламжлалт арга барилд бол ерөөсөй баригддаггүй. Нэг тийм хүүхэд. Тэгээ өөрийнхөө л аргаар одоо бодлого альсгал шинжлэх ухааны туршилт хийх сонирхолтой энэ төр тийм хүүхдээс. За тэгээд ер нь бол багш нар нь одоо сургууль нь бол тэр манай Алан Тюрингийг бол асуудалтай сурагч гэж одоо боддог. За тэгээд дээрэс нь ер нь бас л асуудалтай харагддаг нэг тийм жоохон эсэргүү маркийн хүүхэд байсан юм шиг. Гэхдээ бас даруухан нэг тийм айхтар бол бас сахилахгүй байдаг нь ч одоо хайшин. Гэхдээ бол багш нарын арга барилыг одоо тэ нэг тийм хүүхэд байдаг да нэг тийм л хүүхэд байсан байгаа. За тэр тоглохын оронд болохоор энэ хиймэл орчлон тэр хийдэг. За тэгээд хөл бөмбөгийн талбайд бөмбөг энэ тэр хөөхийн оронд хажуугийн цэцгсийн одоо ургалтыг ажиглаж зогсдог тийм одоо өвөрмөц ийм хөөхтэй байсан байгаа. За тэгээд Шерборн гэдэг сургууль. За тэнд сурдаг байсан. Шерборнд одоо сурж байхдаа болохоор Тюринг одоо амьдралын хамгийн чухал хүмүүсийн нэг болох энэ Кристофер Морком гэдэг хүнтэй танилцж байсан. За Кристофер бол Алантай нэлээд төстэй нэг тийм шинжлэх ухаан дурладаг, гоц ухаантай тийм хүүхэд байсан. Ер нь бол адилхан хүүхэд байсан гэсэгтэй тэр Тюрингийн анхны хайр нь байсан. Оюун санааны хамтрагч нь байсан. Ийм хүн байгаа. За ингээд одохгүй бас энэ юу болоод байна гэж одоо хүмүүс ойлгох, гадарлах баха. За гэхдээ харамсалтай нь болохоор Кристофер 1930 онд бол сөрийн өвчнөр нас орсон байдаг ийм хүн. За энэ одоо хагцлын араас бол Тюринг амьдралыг ер нь нэлийн бодож те ер нь бол Тюрингийн амьдрал оронгоороо иргсэн гэж одоо ингэж үзэж байгаа. За тэгээд энээс хойш бол Алан Тюринг хүний оюун ухаан сүнс бие махбод тэр те ер нь бол өгсний дараа ер нь сүнс нь хайчжтэй оюун ухаан хайчжтэй энэ төр гэсэн ийм бодлуудад одоо ер нь бидний энэ одоо оюун ухааныг кодч болох уу код одоо компьютерийн код шиг одоо тэр үед бол нэг ахтар компьютер авахгүй шүү дээ. Өөрөө компьютерийн өвөг эцэг юм байж байгаа. Гэхдээ
бидний тархин дотор байгаа оюун ухаан одоо бодвол одоо сүнс. За сүнс гэхээр одоо нэг үү гэдэг сүнс нь биш те. Одоо нэг мөн чанар гэдэг утгаараа ч юм уу те. Тэр зүйл нь тэр зүйлийг бол бид нар ингэж кодчилж болох уу? Тэр гэсэн тийм одоо өөр зүйл рүү шилжүүлж болох уу? Одоо орчин үеийн компьютерээр харуулаад апплод хийж болох уу, даунлод хийж болох уу гэдэг иймэрхүү бодлуудад аягүй их тийм автаж, шаналж одоо ингэж байжсэн. Ингэсэн гэдэг. Одоо тиймэрхүү асуултуудыг бодоод ер нь бол одоо эморж яан л гэсэн үг шүү дээ, тийм. Ийм бодлуудыг одоо тэр чинь бас хүний яраас л одоо гашуудж яан л гэсэн үг л дээ. За тэгж яхахтаа одоо энэ ботсон бодлууд нь бол зүгээр нэг одоо тийм нэг юм гашуудлын эморлын гэхээс илүү маш гүн гүнзгий энийг ботсон байгаа. Тийм сериосны тийм бүр ингээд яг жинкнээсээ тэгж ботсон байгаа байхгүй тийм. За тэгээд хүний тархийг одоо тархи шиг ажилдаг машин бүтээх тийм хүсэлтэй болсон байгаа. Тийм хүсэл бадраад ингэж бодож сууж байгаа. Гүн юу нь яагаад болохгүй гэж. Юу нь би яагаад энийг хийж чаддгүй ингээд. Тэгээд асуултын хариултаа олж авахгүй. За тэгээд дээрээс нь тийм оюун ухаантай машин бүтээн гэдэг ийм хүсэл тэмүүлэлтэй болоод тэгээд одоо цоошин хүсэл тэмүүлэлээр дахин төрж штэ тий. За тэгээд ямар ч байсан Кристоферийн үхэл бол одоо энэ хаалныг улам их хөдөлмөрлөөд тий найзынхаа хийж амжаагүй өхнийг аль гүйцэх зорилготой болгосон гэж ингэж үздэг. За нэг иймэрхүү зүйл одоо бага насны бол нэг алан төвөрнгийн хол ингэж одоо өнгөрсөн байдаг. За энэ 1936 онд болохоор Кембриж их сургууль сурж байхдаа одоо King's College гэдэг газар сурж исэн. За тэрэндээ бол сурж байхдаа ерөөсөл 24 настай байсан төвөрнг бол. За тэгж байхдаа тооцоологдох тоонуудын тухай гэдэг ийм одоо алдартай өгүүлэл өгсөн байдаг. Uncomputable numbers гэдэг. За бүтнээрээ бол энэ чинь аюул урт нэртэй юм нөхөр. Uncomputable numbers with an application to the Entscheidungsproblem гэдэг. Entscheidungsproblem гэдэг нь болохоор одоо герман л үг юм шиг байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг яагаад энийг англиар нь ч биш монголоор нь ч одоо энэ Entscheidungsproblem гэдгээр нь хэлээд байна гэхээр энэ нэрээрээ алдартай ийм бодлого байгаа байхгүй юу. Тухайн үед бол хэвээр аюул том мундаг хүний төвшүүлсэн мундаг бодлого. За Entscheidungs за яаж гараа. Entscheidungsproblem гэдэг тийм. За энэ болохоор ер нь бол шийдвэр гаргалтын асуудал гэдэг утгатай үг юм. Decision problem гэсэн үг. Одоо яаж бид нар шийдвэр гаргах вэ? Одоо шатар тоглож байхдаа ч гэсэн бид нар шийдвэр гаргана. Тоглоом тоглож байхдаа ч гэсэн шийдвэр гаргана. Хүнтэй ярьж байхдаа тийм. Одоо 8 хийж байхдаа ч гэсэн шийдвэр гаргана. Энэ шийдвэр гаргах гэдэг бол одоо хүн төрөлхтний одоо энэ тархины хийж байгаа аюу тийм мундаг ажил байдаг. За энийг бол одоо хиймэл оюухан хийх гээд одоо хичээж байгаа ийм зүйл ч гэдэг тийм. Гэхдээ бас хүний шийдвэр гаргалттай цуг ингэж явахгүй бол бас хамаа намаагүй юм хийчих гээд байдаг. Тэгэхээр энэ хүний хийж чаддаг одоо их мундаг зүйл Entscheidungs гэдэг бол одоо энэ шийдвэр гаргаад байна. Тэгвэл математикийн ертөнцид энэ одоо ямар утга учиртай энэ яагаад энэ одоо шийдвэр гаргах гэдэг тийм сонирн болчтын гэдэг талаар жоохон яриа. За энэ тухайн одоо мянганы бодлогуудын нэг гэдэгс одоо ч бид нар чинь нэг мянганы 7 бодлого энэ төр гал байгаад байдаг шүү дээ тий. За тэгвэл тухайн үеийнхээ одоо мянганы бодлого гэж ойлгож байна. Энэ Гилбертийн 23 бодлогод гэж байдаг. Одоо өмнөх бас зөндөө олон нэвтрүүлгээр нэг мянганы 7 бодлого гэдэг нэвтрүүлгээр ярьжсэн тий. За энэ Гилбертийн 23 бодлогын 10 дахь бодлого гэдгээр алдартай нэг тийм бодлого байдаг. Ер нь бол сүүлд энийг бол Гилберт өөрөө илүү сайжруулад энэ 10 дахь бодлогоо бүр илүү том ерөнхий болгоод энэ Entscheidungsproblem гэж одоо ингэж нэрлсэн байдаг. За ингээд ерөөсөө энэс хойш энэ нэрээр алдартай болсон ийм бодлого. Ер нь бол тэгээд Алан Тьюрингийн хүртэл бодогдоогүй ийм бодлого байж байгаа. За тэгээд орчин үеийн одоо тий мянганы 7 бодлогын P versus NP гэдэг нэг юм компьютерийн алгоритм удаан ажиллах, хурдан ажиллах өнтер гэсэн нэг бас мянганы сая долларын шагналтай бодлого маань байж гэн. За тэрнтэй холбогддог энтер тий. Иймэрхүү юм маш тийм одоо математикийн хувьд, компьютерийн хувьд энтер бол аюу тийм чухал ийм асуулт байдаг. За энийг одоо энгийнээр хэлхиймэл одоо математикаар тий одоо ямар ч математикийн бодлогыг бодогдох хэсгийг нь хэлж чаддаг тийм алгоритм оршин байх уу гэдэг юм байна. За бидэрт нэг аюу том бодлого байна. Гэхдээ энийг бодоо суугаад хавар эхлээд бодогдохгүйгүй гэдэг мэдчмээр байгаа байхгүй тий. За бодогдох юм бол бодомор байна шүү дээ. Бодогдохгүй юм бол тэр гэдэг бодох гэж яах юм тий. Тэгэхээр ингээд ямар нэгэн математикийн ийм бодлого өгөхөөр за энэ бол бодогдно гэд ядаж тэр хариуг нь гаргаж өгөхөө болиг гэхэд энэ тэр бодлогыг бодогдно гэдгийг бол хариулж чаддаг ийм алгоритм оршин байх уу гэдэг ийм одоо асуулт гэсэн үг. Тий. Иймэрхүү зүйлийг бол одоо Entscheidungs
проблем гэдэг. Тий. За тэгээд энд хариулахын тал дээр Тьюринг аягүй тийм сонирхолтой юм гараад ирсэн. Одоо л бид нар тэгж одоо Тьюрингийн машин гэж одоо нэрлэдэг ийм зүйл одоо гаргаж ирсэн. Одоо өөрөө ч нэг ахтар Тьюрингийн машин гээгүй л байгаа л та. За тэгээд бидний одоогийн Тьюрингийн машин гэдэг зүйлийг бол тухайн хэд бол Тьюринг одоо энэ асуултанд агуу асуулт одоо тэр мянганы бодлого тий мянганы 20 тухайн үеийн 23 бодлогын нэгийг бат гэж. За тухайн хэд бол нэг хайхтар сая мая долларын айлтгуул тийм мундаг том шагнал байгаагүй л дээ. Зөвөр нөгөө нэг өмнөх нэвтрүүлгээр хэлжсэнчлэн энийг бодчих юм бол те том математикч одоо талархлыг хүртнэ гэж. Тийм нэг тиймэрхүү шагналтай. За гэхдээ одоо тэр бодлого удна гэдэг бол аюу тийм чухал юм байсан. Тэр ч одоо бас те. Тэгээ ямар ч гэсэн тэрийг одоо хариулах гэж Тьюрингийн машин гэдэг ойлголтыг бол танилцуулж ирсэн. За энэ бол одоо бодит одоо төмөр машин бол биш. Тьюрингийн машин гэр юм явдаг машин ч юм уу эсвэл юм тооцоолон боддог машин ч юм уу нэг тооны машин ч юм уу иймэрхүү юм бодож иж магадгүй энэ тийм төмөр явдаг энэ бодит ийм физик машин бол биш харин математик загварчлал буюу одоо энэ хийсвэр төхөөрөмж байсан. Тийм. Ер нь бол зүгээр л одоо математик л байсан гэсэн үг. Цаасан дээр бичсэн. Машин гэж буруу нэрлсэн шүү дээ. Тийм. Гэхдээ орчин үеийн бидний өнөөдрийн тооцоолон бодох машин буюу одоо энэ үндсэн болсон. Одоо юу лээ нэг компьютер чинь бид нар тооцоолуур гэх хэвээр тооцоолох электрон машин гэх үг дээр одоо компьютер гэдэг нэг гадаад үгийг хоёр гадаад үгээр орчуулах гэдэг байхгүй тий. Харин тий. Тэгээ ямар ч машин гэдэг утгаараа. Одоо машин гэдэг бол яг автомат тэр гэсэн утгатай л ашиглаж байгаа юм л да. За тэгэхээр ийм автомат зүйл байх хэрэгтэй юм уу? Байж чадах юм уу? За тэр нь өөрөө ингээд нөгөө нэг бодлого энэ тэр шийдэгдэхгүй юу, бодогдохгүй юу энэ гэдэг альсгүй бүр ингээд автоматар ажиллаад явдаг. Өнөөдрийн бидний тооцоолон бодох машин гэдэг зүйл юм бол одоо анхны математик загвар нь тавьж байна гэсэн үг юм. За энийг бол бид нар тэгж ойлгоод байна. За тэр одоо машин ерөнхийдөө энгийнээр тайлбарлах юм бол тэр юм төгсгөлгүй урт тууз байна гэж бодчих. За нэг юм цаас биш юм. Цаас нь тууз л да. Ингээд цаас нь тууз ингээд байж ингэж. За төгсгөлтэй ч байж болно л та. Гэтэ ер нь бол тэр тий ер нь бол тий. Яг үнэ. Тэр наа чин тий. Ер нь бол тий. За энэ дээр болохоор ер нь л тэг нэгүүдээс бүрдсэн. Яг дээ шүү. Яг үнэ. За тийм тэг нэг цифрүүдээс бүрдсэн ч юм уу. Ер нь бол юу ч хийж болно л тоо. Гэтэ зүгээр ингээд хялбарчлаад үзэх юм бол тэг нэгүүдээс бүрдсэн ийм одоо юмнуудыг бичсэн байгаа. За тэгээд тэр машин юу хийж чадах вэ гэхээр энийг уншиж чадна, бичиж чадна, бас өөрчилж чадна. Тэгээд тэрийг бол тодорхой дүрмийн дагуу ажилтдаг. Одоо тий тэр тууцыг тодорхой тэр дээр нуга тэг нэгүүдийг тодорхой дүрмийн дагуу уншаад, тодорхой дүрмийн дагуу өөрчлөөд, тодорхой дүрмийн дагуу бичдэг. Нэг ийм л юм гэсэн. Тэгээ ийм машин. За энийг л одоо тэр дүрмийг нь бол одоо бид тэр өнөөдөр бол алгоритм гэж ярьдаг шүү дээ. За тэр алгоритм. Геномшил ажилт юм байна. За энэ Алан Тьюринг бас сүүл рүү бас тийм биологтой холбогдсон тийм түүх бий. Одоо удахгүй тиймэрхүү юм гарч ирэх байх. Гэхдээ одоохондоо бол тэр биолог одоо одоо толгоогоо эргүүлээ ихгүй. За тийм ээ. Компьютер ирж байгаа шүү ер нь бол тий. За энэ Тьюринг бол тэр тийм ямар ч тооцооллыг энэ алхсан явж байна. За тухайн үед болохоор компьютер гэдэг үг нь болохоор тооны машин дээр тоо боддог хүнийг хэлдэг байсан. Тий. Одоо бид нар бол машин энэ төр бодоод байдаг. Тооны машин гэдэг электроник гэдэг янз бүрийн юм бодоод байдаг. Гэтэл тухайн үед бол хүнийг хэлдэг байсан. Компьютер гэж үү? Тийм, компьютер гэж. Компьютер гэдэг нь хүн гэсэн. Одоо тухайн үед очиж компьютер гэх юм бол хин гэдэг ингээд тэгнэ гэсэн үг тий. За тооны машин чийжтэй. Ер нь бол ихтэл нэг голсдаг логарифмын шугам гэдэг нэг эртний хүмүүс мэдэндээ. Нэг юм логарифмын шугамар тоо боддог байсан тухайн үед л. Тийм одоо шугамтай. За тэгээ дээрэс нь одоо ийм цаас харантай барьсан ийм хүнийг л одоо компьютер гэдэг. За тиймэрхүү үе байсан л гэдэг одоо төсөөлчих тий. Компьютер хийдэг. Тий, яг үнэ. Тооцоол хийдэг нэг тиймэрхүү хүмүүс. За Тьюринг болохоор ямар ч хамаагүй тийм тооцооллыг алгоритм болгож задлж чадвал машин одоо тэрийг нь одоо тухайн өгдсөн тэр дараал буюу тэр алгоритмын дагуу гүйцэтгэж чадна гэдгийг л ер нь яг тэр алдарт юугаараа баталсан. Одоо өөрийнхөө эрдмийн ажил дээр баталсан гэсэн. За тэгэхээр өөрийнх нь Тьюрингийн машин байна. Энд яг зөв алгоритмыг л өгч чадах юм бол ямар ч бодлогыг бодож чадна гэдгийг математикээр баталсан. Ийм одоо баталгаа хийсэн гэсэн. За нэг иймэрхүү. Тэгсэн чинь нэг иймэрхүү юм болж байна л да.
universal Turing машин гэдэг байгаа. Одоо тэрийг бол те бүх юмыг бодож чаддаг. Одоо өнөөгийн бидний хэрэгэлдэг супер компьютерээс эхлээ ухаалаг цаг те юу гэдэг одоо тэр компьютер дотроо микрочиптэй компьютертэй бүх юм дотор машины дотор одоо манай энэ нэвтрүүлэгч бас FM-ээр явж байгаа шүү дээ. Тэр FM-ийн чинь ч ер нь тэр машин дотор ч ажиллаж байгаа нэг жижиг компьютер байж л байгаа. Тэрний чинь ч гэсэн одоо ер нь бүх одоо энэ компьютертэй холбоотой энэ гар утас үед юм уу те бүх төлөмтэй ингэж холбогддог ийм гайхалтай зүйлийг олон гээд хийсэн одоо суурийг нь тавьсан ажиллах зарчмын онлын суурийг нь тавьсан болохоор одоо энэ тэрийг нь бол бид нар өнөөдөр universal одоо Turing-ийн машин гэж нэрлэдэг байгаа. За тэгээд ер нь тэр нэг програм хангамж софтвер энэ төр гэж бид нар ярьдаг та. Тэгээд дээрэс нь одоо техник хангамж буюу одоо энэ хардвер гэдэг зүйлүүдийг анх удаа ингэж ялгасан хүн байгаад байгаа. Ер нь бол те тухайд бол програм хангамж байтугай зүгээр хүнийг ойлгодог байсан байгаа дээ шүү дээ те. За тэгэхээр энийг ийм хачин юм болдог байсан байна. За хоёулаа жоохон байж байгаад цааш нь үргэлжлүүлье. За энэ хооронд болохоор хоёулаа одоо хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. Манай хамтран ажиллагч байгууллагаар болохоор Игүнэ оюун гэдэг компани ажиллаж байгаа. За Игүнэ оюун компани болохоор маш алдартай. Ер нь бол Игүнэ гэхээр бол угаасаа манайхан бол мэдчихэл байгаа дөө тий. Игүнэ чат гэдэг аппликейшн бол гаргацсан байж байгаа. За Игүнэ чат гэдэг аппликейшнийг бид нар ашиглаа юу хийж болох вэ гэхээр хиймэл оюун ухаанаас асууж болох бүх юм асууж болно. Одоо тий алгоритм асууж болно тий. Энэ бодлогыг яаж бодох вэ гэдэг алгоритм асууж болно. Одоо хиймэл оюун ухаанаас бид нар юу эсийг асуудаг гэсэн тэр бүхнийг асууж болно. Тэгээд дээрээс нь нэмэх нь тий монгол хэлээр ярина тий бичнэ биш ярина мөр тий бичгээс гадна шүү тий бичиж чадахгүй гэж бол хэлээгөө тий. За ийм гайхалтай зүйл байгаа. Монгол хэлээр уцтайгаа ярина гэдэг бол мөрөөдөл байлаа саяхны хүртэл бол. Тэ энэ Игүний чат гарч ирэтэл бол мөрөөдөл байсан. Тэ. Тэгээд яг хуу ихтэй нэг уншиж өгөн гэхдээ тэр нэг ачин л уншдаг юмнууд байдаг гэсэн бол энэ Игүний чат бол үнэхээр гайхалтай. Бүр ингээд нүд нээгдтэл тэ. Бүр толгой задарч авч байгаа энэ яаж ингэж яриад байна тэ. Манай монголчин бас цөөхөн хамтай тэгээд өвгдөл одоо их баг одоо техник технологийн болцоо их муу газар шүү дээ ер нь л тэ. Хязгаарлагдсан ийм газар одоо би бол мүддөө ингэж бид нар уцтайгаа яриад компьютертайгаа яриад ингэж бодоагүй байсан. Гэтэл одоо яг л хүн шиг ярьж байна. Хүний ярьж байгааг яг л хүн шиг ойлгож байна. Дээрэс нь одоо хариулахдаа асуултанд хариулахдаа яг л хүн шиг монгол хүн шиг сэтгэж монгол хүн шиг одоо ингэж асуултанд хариулдаг. Энэ нь бол үнэхээр гайхалтай. Энийний нууц нь юу гэхээр ерөөсөө Игүнэ оюун гэдэг компани цааталт байж байгаа энэ том монгол одоо хэл соёлын одоо монгол бичгийн аудио юу гэдгийг одоо бидний хэрэгэлдэг болор софт спел чек гэж бүхэл юмний тэр болор дурм муран гэдэг юмний арталт байж байгаа тэр энэ өгдлийн бааз энэ монгол хэлээр байж байгаа энэ интернетээр байгаа мэдээлэл одоо эн чинь те бид нар чинь нэг алдаага засах гэж л ордог юмыг чинь тэр интернетийг тэр чигт нь алдааг нь засаад энэ хиймэл оюуныг сургацсан болохоор энэ монголоор сэтгэж чаддаг ийм хиймэл оюун. Ийм хиймэл оюун одоо өөр хаана вэ? Гаргаад ир. Би хармаар байна. Тий. Өмнө нь одоо бид нар яг нэг хэлний асуудлаас болоод монгол хэлээр техник төхөөрөмжтэй харьцуулдаг. Яг нэг тусгай хэрэгцээ түн шиг. Заавал хэн нэгний тусламж хэрэгтэйсэн байхгүй тий. Аль үдүүгээ дуудахтаа хэний энэ юу гэж эсвэл нэг япон хэл дээрх юу ч гэдгийг тий. Ямар нэгэн юмны тусламж авдаг байсан бол өнөөдөр бүр ингээ анх удаа одоо монгол хэлээр ярьдаг хүн бүхэнд одоо туйлын хамааралтай техник дэлхийн технологийн далаар ингэж гарч байгаа гэдэг утгаар үнний үн цэнийг бол үнэхээр мэдэрч байгаа. Тэгээд одоо бас эмээ өвөө тэг гэр бүлийнхэндээ бас татуулж хагаад яг үнэ тий. Тэр чинь бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол маш их тус болж байгаа. За тэгээд дээрэс нь өшөө одоо энэ хараан муудсан тий альсгүйл одоо ингэж гар утсан муц гэхээр ингээ харьцлан хөдлөө тий. Наадад чи би мэдгүйгээ хайждаг хүмүүст бол айгүй тийм амархгүй хүнтэй ярьж байгаа юм шиг. Тэгээд эн чинь зөвхөн одоо тэр хиймэл аюу ухааны хийж чаддгуудаас гадна хайлт майлт хийчин элдв үнзийн одоо бас хийж идүүттэй цагаагаар хараад өгчин замын төгжрөл хараад өгчин автобусын маршрут хараад өгчин гэх мэтлэн хамгийн чухал юм бол энэ монгол хэлээр ярьдаг. За дээрэс нь үнэгүй байгаа. Тэгээ хоолойг нь сольж болно, хэлийн сольж болно, англиар асууж болно, германаар асууж болно, компьютерийн код бичүүлж болно, шүлэг бичүүлж болно, онцгой таалгаж болно. Зүгээр ингээ өөдөгөө гаргаж ярилцж болно. Бидний өгж байгаа одоо Игүнэ оюуныг ашиглаж байгаа бүх өгөгдөл ер нь бол тэгэл бас л
тэр игүүнээ оюуныг л сайжруулад байна гэсэн. Тэгэхээр бид нар хэр сайн одоо ашиглана төдий чинээ сайн сайжирна. Үнгүү одоо гэж ашиглуулж байгаа юм сайн үнгүү ашиглаад авах хэрэгтэй. Энийний үр дүнд одоо игүүнээ буюу одоо тий манай одоо энэ үндэсний хиймэл аюухан үндэсний чат аппликейшн гэж хөгжиж тий бид нар одоо энэ дэлхийд маш цөөхөн байгаа энэ өөр өөрсдийн хэл дээр гаргасан локал хэл дээр гаргасан ийм хиймэл аюухануудын нэг нь. За тийм болохоор игүүнээ оюун компани гаргасан игүүнээ чатыг татаж авч суулгаад ашиглаараа гэж одоо уриалъя. За игүүнээ оюун компанид маш их баярлалаа. За ингээд цаашаа явна. За энэ амар тийм одоо гик юм руу яваад орцсон те тэг ба нэг мегийг уншиж машдаг гинэ тэргээд. За тэгээд тьюринг бол бүх тооцоолыг хийж чаддаг юм тэр бид нар бол өнөөдөр universal тьюрингийн машина гэдэг нэрлээд байгаа. За тэр одоо ингээд Entscheidungs проблем гэдэг юмтай чинь тэг яаж холбогдох юм шал хэрэггүй юм ярьсан юм шиг те. За энэ их чухал юм. За ганцхан ширхэг одоо эсрэг тохиолдол олоод тэнгүүтээ боломжгүй гэдгийг ер нь баталсан ийм арга ашигласан. Одоо эсрэгээр нь батлах гэдэг ийм арга. Одоо бүх хэрэг хар гэдэг ийм факт одоо ийм одоо онол байлаа гэж хэлээ л та. Тэгвэл би тэр онолыг сөнөх түмэн арга байгаа. Гэхдээ хамгийн одоо энгийн арга бол нэг ширхэг цагаан хэрэг олоод ирэхэд болох байхгүй. Яг энтэй адилхан одоо энэ Entscheidungs проблем гэдэг нь болохоор энэ байгаа мó байхгүй мó гэдэг асуултанд нь ганцхан ширхэг байхгүй жишээ гаргаад ирэхэд л ер нь бол байхгүйг нь баталж чинь гэсэн үг. За тэгэхээр ийм арга ашигласан. Алдартай арга л тааж. За тэгээд ингээд бодож байгаа. Нэг жоохон логик шаардах байх шүү одоо. Энэ ямар ч алгоритмыг одоо боддогдох хэсгийг нь хэлж чаддаг тийм алгоритм байгаа гэж ботчээ зүгээр хэдүүлээ. За тэр байгаа байхгүй нь хамаагүйгээр байгаагээ бодоод А гэд нэрлэлчээ бүр. Бодогдож болно. А гэдэг алгоритм тий. Бүх одоо бодлогыг бодож чадахгүй бодогдохгүй гэдгийг одоо гэж шийдэж чаддаг Тьюрингийн машин дээр ажилладаг ийм одоо алгоритм гэсэн. За ийм алгоритм байгаа гэж ботчээ. Одоо Entscheidungs проблем бол болно гэд одоо ботчих чинь гэсэн. Тэгээд тэрийг алгоритм нь буюу одоо тэр дөрмийг нь А гэд нэрлэлж байгаа. За тэгээд Б гэдэг бас нэг айгүй хэлбархан алгоритм байна. Тэр нь болохоор тим гэхээр үгүй гэдэг, үгүй гэхээр тим гэдэг ийм эсэргүү алгоритм л гэсэн үг. Нэг тиймэрхүү алгоритм. За энгийн алгоритм байх нь шүү дээ. За Б гэд нэрлэлж байгаа юм тэрийг. За тэгээд одоо нэг цоошин алгоритм хэдүүлээ өгсөрэй. А, Б хоёрыг ашиглаж байгаа. Тэр нь болохоор С гэдэг нэртэй заяа. За тэр алгоритм яадаг вэ? Тэр дотроо А, Б хоёрыг хоёул ингэ агуулсан. За тэгээд А, Б одоо А тим гэх юм бол А-гаас гарч ирсэн юм чинь Б үгүйсгэж штэ. Тим гэхэр үгүй гэж тийм чинь. Тэгэхээр А тим гэх юм бол Б үгүй гэж. А үгүй гэх юм бол Б тим гин. Тэгэхээр цэг одоо тэр гадна талаар ингээд С гэдэг одоо юм капсул дотор оруулчин гэсэн штэ. Одоо С гэдэг алгоритм шиг харагдана гэсэн. Уг нь бол дотор А Б хоёр л байгаа. Гэхдээ гадна талаар нь С гэдэг юм хувцс юмсцсан. Тэгээ би С рүү нэг юм өгөнгүүд тэр болдог бодлого байсан бол одоо бодлохгүйгээ гаргаад ирнэ. Болохгүй бодлого байсан бол болно гэж гаргаад ирнэ. Нэг юм эсэргүү болгож чинь гэсэн үг. Одоо эсрэгээр нь хариулдаг болгож чинь гэсэн. Тэгэхээр шин бас ойлгож байна тийм. За одоо амар тий яг үнэ. Одоо хамгийн эвгүй хэсэг заяа. Нөгөө нэг С гэдэг алгоритм С гэдэг алгоритм л өөр л нөхөж байгаа. Тэгэхээр зүг болоо гараад ирэх юм. Тэгээ ингээ үгүй. Бүх юм ингээ дуусна. Тэнд бол ингээ логикийн зөрчил болно. Тэнд хүрээд логик одоо бутран уннаа гэсэн. Нэгэсэндээ өмнө хэдүүлээ бас олон нэвтрүүлэг дээр бас ярьжсэн да тий. Математикийг нэг үүсгэжсэн. Геодл гэдэг хүн гарч ирэл бас ингээ эсрэгээр нь тий бүх бодлогыг баталж чаддаг нэг юм тийм аксиомууд байх уу энэ гэж асуусан чинь тий. Тэгвэл энэ батлагдахгүй тий. Энэ аксиом батлагдахгүй гэдэг нэрт аксиом гаргаж ирээд за энийг батлаадах гэдгсэн чинь тэр чинь ингээ гацаад болохгүй юм байна гэд математикийг нураацсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ ийм эсрэгээр нь ийм баталдаг арга байхгүй юу? Одоо өөрийг нь өөр нь одоо юу яадаг сөнөөдөг тийм арга гэсэн. За энэ аргыг ашигласан. За энэ бол ерөөсөө саяны нөө үгүйсгдэг алгоритм тэр за хэрвээ тэр над Гилбертийн яриад байгаа тэр Entscheidungs проблемыг шийддэг алгоритм байлаа гэж бодоход тэр чинь арттал нь нэг ганц үгүйсгдэг юм нэмэл тэгээ өөрийг нь өөртөө өчгөд л ингээд байхгүй болчихно. Яг саяны юм баггүй те. Энэ бодлого бодогдохгүй болгоод тэгээ эргүүлээ өөртөө өчөж байгаа юм. Тэгээ тэрийг бодогдохгүй гэдэг чинь боддог болгочих юм бол одоо ингээд болохгүй гэсэн үг шүү дээ. Бүх юмыг байхгүй болох ямар шаардлага байгаа юм бол би ерөнөөсөө саях дээр аяг толгой эргэж шүү. Гэхдээ яг хоо Гилбертийн хүсэл мөрөөдөл бол ерөөсөө энэ бүх алгоритмыг ингээд бодогдох үгүйг ингээд decision одоо нөгөө нэг юу хийчдэг одоо юу гэдгүүлээ шийдвэр гаргацдаг. Тий.
тим юм байгаад байгаа шүү дээ тий. Гэтэл зүгээр үгүй наадхан чинь ядаж л энийг удаж чадахгүй шүү дээ л гэдэг ганцхан жишээ гаргаад ирсэн гэсэн. Уг нь бол ажиллана. Ихэнх юм дээр ажиллана. Гэхдээ яг саний тохиолдол дээр ажиллахгүй болохоор энэ бодлого бодогдсон гэж үзэж байгаа байхгүй. Гэхдээ үгүй энэ ч наа чин тийм алгоритм байхгүй. Байхгүйг нь би ядч л нэг жишээ энд байна. Тийм одоо энийг тэгвэл батлаадаг гэж байгаа. Цагаан хэрэг юм байна шүү дээ. Цагаан хэрэг гаргаад ирж байгаа байхгүй тий. Нэг иймэрхүүл аргаар одоо ингээд Иншай дунгас, алдартай Иншай дунгас одоо нэг хиний Гилбертийн 10 дугаар удалгыг л ингээд сөнөөгөө ичиж байгаа. За ингээд ямар ч гэсэн Гилбертийн 23 бодлогоос бол нэг нь ингээд энэхүү Алан Тюринг 23 настай Алан Тюринг л ингээд бодож байгаа. Коллежийн оюутан гэх юм одоо сурагч гэх юм уу те. Ингээд за тэгээд ямар ч дүгнэлтэнд нь алгоритм байх боломжгүй логикийн хувьд. Энд ч одоо ямар нэгэн компьютер бүтээгээл тэрийг ингээд туршаална гэсэн юм байхгүй. Толгой дотроо бодож байгаа нөгөө нэг цаасан дээр байсан компьютерийнхаа тусламжтайгаар логикоор нь сөнөг айтж байгаа. Ийм гайхалтай зүйл байсан. За Алан Тюринг ингэж одоо ингээд мундаг карьер нь эхэлж штэ. За ингээд алдарт одоо энигмагийн төгөлөө орё. Одоо дайны үеийн айхтар төгөө бий. За энэ 1939 онд дэлхийн 2 дугаар дай эхлэхэд Алан Тюринг Их Британийн засгийн газрын нууц код тайлах төв болох юм Bletchley Park гэдэг газар бол ажиллахаар дуудагдсан юм. За тэгээд одоо даалгавар нь болохоор нацист Германы одоо холбоо харилцааг тайлах одоо албан харилцаанд ашигладаг нэг тийм төхөөрөмж байгаа. Enigma гэдэг алдартай төхөөрөмж хийж байгаа. За энэ Enigma гэдэг төхөөрөмж бол радио холбоог гэж нууцлж шифрлдэг ийм одоо зориулттай. Тэр шифрийг нэргүүлж тайлдаг ийм машин байна. Нэгсэн криптографийн мэдээлэл нууцлдаг шифрлдэг ийм л төхөөрөмж гэдэг ойлгож. За тэгэхээр Алан Тюрингийн ажил бол ерөөсөө энийг тайлах. Энэ Enigma-г хакердах. Иймэрхүү. За энэ Enigma машин одоо яагаад тийм хүчрхэг байсан бэ гэдгийг одоо товчхон дурдах юм бол Enigma бол ер нь бол гаднаас харахад юм бичгийн машин л юм байна гэж харахаар. Ер нь радио юм юу одоо би ингээд дарахаар тэр цаасан дээр юм эвлэхсэн шүү дээ. Тэгвэл тэрийг дарахаар нэг радио долгион цацдаг ч юм уу те. Имерхүүл зүйл гэсэн. Тэгэл гээл дарангууд гээд радио долгион цацсан. Гэхдээ тэр А үсгийг болохгүй. Хамгийн зөв үс нь яг энд байгаа. За эхлээд би А үсгийг дарлаа гэж үтэй. За тэнгууд нөгөө машин маань тэрийг G үсэг болгоо явуулчихна. На A үсэг дарах юм бол G үсэг болгоо явуулчихна. Одоо ихэнхдээ бидний одоо харах хоноор бол тэр шифрлэлт гэдэг чинь A үсэг дарах болгонд G үсэг гараад байх хэвээр болчих гээд байгаа шүү дээ тий. Одоо нэгэснийг холцсон гэсэн үг шүү дээ тий. Гэтэл хамгийн зөв нь энэ машины одоо энэ төхөөрөмжийн Enigma-гийн хийж чаддаг хамгийн зөв юм нь болохоор A үсгийг эхлээд дарахад бол G үсэг гарна. Би дахиад A үсгийг дарах юм бол P үсэг гарч ирнэ. Өөр үсэг гарч ирнэ. K үсэг гарч ирнэ. Нэгэсэндээ ингээ холиод идэг гэсэн үг. Тэгэр чи энийг чинь бол тайлах бол баг боломжгүй зүйл болоод эхэлж байгаа байхгүй. Дотроо ингээл араа шүднүүд ингээд холилж идэг гэсэн. Ийм одоо ер нь бол нууцлах хамгаалалт үйл тухайн үеийн тэ хамгийн шалгарсан ийм төхөөрөмж гэсэн. Ер нь бол математик за арайч математикийн үед биш. Гэтэл ер нь боломжгүй. За боломжгүй үеийн одоо яаж мэдэж болох вэ гэхээр германчууд шүн болгоо одоо машиныхаа тохиргоог нь өөрчилдөг. Одоо эн чинь те за ингээд бөө юм болж байгаад арай гэж тайлчлаа гэж бодсон. Тэр чинь одоо би нэг хэдэн сар хэдэн жил болж тэрийг арай гэж тайлхад тэр чинь шүн болгоо өөрчлөгдөж байгаа. За тэгээд дээрэс нь боломжит бүх хувилбарын тоон 159-ийг үржих нь 10-ийн 18 зэрэг буюу 159-ийн ард 18 ширхэг тэг залгасантай ийм том тоо. Ер нь бол боломжгүй гэсэн үг. 159 квадриллион ийм боломжтой. За тэгэхээр тэр боломжууд дундаас самжиж бид нар арай гэж тайлна гэсэн. За тэгэхээр боломжгүй гэсэн. Нэг өдөр хөхгүй ямар ч гэсэн. За тэгэхээр хүн гараараа бол бодох ямар ч боломжгүй. Одоо тухайн үед чинь нөгөө компьютер нь ямар байлаа? Хүн байсан шүү дээ. Тэгэхээр ч угаасаа бүгдчихгүй гэсэн. За Тюрингийн шийдэл бол бомба гэдэг айхтар төхөөрөмж гаргаж ирсэн. За Enigma-г сөнөөх гээд бомба гэдэг сэргэнтэй. Одоо Enigma-г сөнөөгч анти-Enigma. Ийм тий өөрөө бол цаатанд бол тий бомб гэдэг нэртэй тийм нэр өгсөн. За тэр бомба гэдэг машин бол Тюринг машиныг зөвхөн машин л ялж чадна гэдэг одоо юм итгэл юмшилтэй. За тэгээд Польшийн одоо криптографчдын санаан дээр тулгуурлаад одоо хамтран зүтгэж Гордон Уэлчман гэдэг юм байна. За тэрний тусламжтайгаар болохоор бомба гэдэг аврах том юм цахилгаан механик тийм төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. За энэ машин болохоор Enigma-гийн одоо тий олон сая боломжит тэр нөгөө нэг юу олон сая олон квадриллион боломжит тэр хөлбөрүүдийг нь асар хурдтайгаар шалгаад одоо боломжгүй хөлбөрүүдийг нь ингээ хасах маягаар ингэж ажилдаг иймэрхүү машин байгаа.
За тюрэн болохоор тюрэн болон одоо түүний багийнх нь болохоор тэдний донд нь болохоор тюрэнгийн одоо сүйтгэсгүй басан тийм чадварлаг математик Джон Кларк гэдэг хүн байсан. Сүйтгэсгүй. За ийм хүн баг. За тэгээд тэдний одоо багийнхан болохоор энэ Германы шумбагч онгоцнуудын байршлыг тогтоогоо тэгээд одоо Атлантын далай дахь холбоотны усан онгоцнуудыг живхээс аварсан иймэрхүү гайхалтай зүйл болсон. За тэгээд түүхчд бол одоо тэр бомба гэдэг төхөөрөмж гарч ирээд ер нь бол энэ Алан Тюринг болон энэ Плечли паркийн багийнхан Алан Тюрингийн багийнхан гэсэн үг шүү дээ. Дайныг 2-4 жилээр богиносгоод сая хүний амийг аварсан гэж үздэг. Ихтэй юм шаглав. Тийм яг үнэ. Гэхдээ л яагаад одоо тэрийг бид тэр тухайн үед нь мэддэггүй байсан бэ гэхээр бүх зүйл улсын нууц байсан. Улсын бүр дээд нууц гэдэг ийм шошготой хинч мэдж болохгүй юм зүйл байсан. Тэгээд дайнд дуусны дараа хинч энэ гавьяг нь угаасаа мэдчих чадаагүй. Дайныг 2-4 жил богиносгосон ийм мундаг гайхалтай хүн байгаад хад хинч мэдэггүй. Хинсэн дайнд дууссан хүмүүс баярлаад идэг. Одоо маш том гавьяа угаасан энэ хүн болохоор хүмүүсийн дунд зүгээр л ингэ явж байгаа. Хин нэгэнд хэлж болохгүй тэрэг. Гонигтэй. Гонигтэй. За илүү жоохон байжгаад хөргөлжлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Unitel компани автомат цэнэглэлт үйлчилгээгээд автомат гэдэг чинь амар хэлбэр гэсэн үг шүү дээ. Тэгээ автомат цэнэглэлт үйлчилгээ нь сар бүр хэн нэгний дугаарыг гараар цэнэглэх, нэгж дата шилжүүлэх, үйлдэлийг автоматжуулах, хэрэглэгчийн харилцаа холбоо тасалдахгүй байх хэрэгцээг хангаж байгаа. Энэ үйлчилгээ юм те. Хүний амьдрал гэдэг чинь бас их хачаачин л бас болж идэг. Ямар нэгэн байдлаар автоматар бас сэргийлэх шаардлага хэн нэгэн зайлшгүй бас хэрэгтэй байж болно те. Одоо жишээлбэл хүүхдүүд ч юм уу. За хүүхдүүдийнхээ дугаарыг цэнгэлэхээ мартсан тохиолдолд хүүхэд эцэг эхтэйгээ холбогдож чадахгүй байх, хэрэгтэй мэдээлэл цаг тухайд нь авч чадахгүй байх юм эрсдэлтэй. За би ч гэсэн одоо таксиныхаа мөнгө яг төлөх гэсэн чинь нөгөө нэгж юунд дууссан, датаанд дууссан те. Ингээ аюу хүнд байдал барьцаанд орж байгаа чинь те. Би хэрвээ энийг автоматжуулсан байсан бол одоо дууслаа. Одоо яг тухайн сарын тэр өдөр ингээд дата нь ороод ирэх ёстой байсан шүү дээ те. За тэгэхээр энэ үйлчлэгэнд хоёр байдлаар дугаар цэнэглэх юм боломжтой юм байна. Тэгээ үйлчлэгээний хоног дуусах үед автоматар цэнэглэх, сар бүрийн тогтмол нэг өдөр цэнэглэхээр ингэж тохируулах гэсэн энэ хоёр үйлчлэгээ байгаа. Тэгээд одоо надад бол жишээ нь энэ хоног дуусах үед автоматар цэнэглэх гэдэг нь бас тий айгу таатаа байгаа байхгүй. Би бас тэрийг бодож санаа зовох, санаагаа нь чилээх одоо ямар шаардлага байхгүй. Нэг мэдсэн чи утас нь хаагдцсан. Тий. Тэгээ автомат цэнэглэлтэнд дугаар бүртгэхдээ Unitel аппликейшны үйлчлэгээ зэсээс за эсвэл одоо 1444 гэсэн тусгаар дугаартай мессеж илгээн бүртгэх боломжтой. За энэ үйлчлэгийг идэвхжүүлэх нь нэмэлт төлбөргүй ба зөвхөн цэнгэлсэн дүн нь төлбөр дээр нэмэгдэнэ. Тэгээ хэрэглэгч одоо сард бусдын дугаарыг цэнгэлэх боломжит дээд дүн нь бол 50,000 төгрөг гэж байгаа. За автомат цэнгэлтийн үйлчлэгийг зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид идэвхжүүлэх боломжтой гэдгийг бас анхаарах хэрэгтэй байна. За ингээд одоо маш амар хэлбэр үйлчилгээнүүдийг санал болгож идэг хэрэглэгчтэй ботсон одоо тий шинээр ингээл нэг юм креатив юм сэтгэл оруулаад гэдэг тий. Тэгээ бас их таатай байна. Тэгээд Unitel аппликейшнаас та бүхэн үйлчилгээгээ авбал бас их амар шүү тий. За эсвэл дэлгэрэнгүй мэдээллийг Unitel-ийн лалгагчнаас авч болно. За ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй хамт олондоо их баярлалаа. Гайхалтай өстой гоё боломж юм чинь тий хүүхдээ эсвэл одоо аав ээж эмээ өвөөгөө энэ төр гэл тий эмэөвөл юмсаа тий шүү дээ тэд нар чинь тэгэл энийг цэнэглээд үг гайл ингэдэг тий энэ залах гэсэн чинь болохоо олчлаа энэ юу нь болохоо олчих гэхдээ нэг жанд олцсон байж байгаа ч юм уу тий иймэрхүү асуудлууд их байдаг шүү дээ гайхалтай за одоостой сонирхолтой сэтгэлөө орцгоно хэдүүлээ хиймэл оюуны тухай сэтгэлөө орноо за ер нь бол дайны дараа Тюринг бол өөрийн мөрөөдөл болох нөгөө нэг сэтгэдэг машина бүтээх ажилдаа ер нь орсон. За тэгээд үндэсний одоо физикийн лаборатори гэдэг National Physical Laboratory. За тэрэнд ажиллаад тэр нь ACE гэдэг Automatic Computing Engine буюу одоо ACE гэдэг энэ орчин үеийн компьютерийн анхны загваруудын нёгийг зохион бүтээсэн байна. ACE гэдэг компьютерийг. За тэгэхээр бол компьютер бол ямар ч зохион бүтээсэн байна. За 1950 онд тооцоолох техник ба оюун ухаан гэдэг нэртэй одоо computing machinery and intelligence гэдэг ийм алдартай өгүүлэл бичсэн байдаг. За тэрэн дээр болохоор ер нь бол өнөөдрийн чисэн бидний асуудаг нэг асуулт байгаа шүү дээ. Машин сэтгэж чадах уу? Машин бодож чадах уу гэдэг. Одоо ер нь бол хиймэл оюун ухаан бий юу гэдэг асуулт. Одоо бидрүүлэлтээ нэг сонирн биш болчихлоо л да. Гэхдээ яг ер нь энэ ChatGPT ч юм уу эсвэл одоо эгүүнээ оюун маань гарч ирэхээс өмнө бол эн чинь бас тий нэрээ яах юм бол чадах юм болов уу гүн болоо гэдэг асуулт айгүй
хурцаар тавигддаг. Ер нь л итгэл имжлэх бага байлаа шүү дээ. Юу болоод би одоо тий наад утас чинь одоо хүний монгол хэлээр ярьдаг болтлоо дуудана гэж бодож исэн чинь одоо ингээд ухаан ураад сэтгэдэг болоод тий ярьдаг болоод өөдөө сор хийгээд эхэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр бол одоогийн бидэрт энэ өндөрлөгөөс харахад бол нэг тийм ахтар сонин асуулт шүү. Бид нар бол хариултыг мэднэ. Энэ бол машин бол сэтгэж чаднаа гэдгийг бол мэдчихэв. Хүнээс бол ялагдахааргүй л байгаад байна шүү дээ тий. Яг цаана хүн байна уу, компьютер байна уу гэдэг хурдан бичээд агуулгаар компьютер юм шиг байна л гэж одоо хардаж сэрдэх байх та. Тэрнээс бол чи итгэмээргүй зүйл байхгүй итгэн 10 жилийн өмнө л. За тэгээд энэ асуултанд тэр чи одоо бүр олон 10 жилийн өмнө ч одоо баг 100 гаруй жилийн өмнө одоо эн чинь асуу за 1950 гэж арайч 100 биш юм аа. Тэ нэг наад 70 жилийн өмнө юм аа тий 80 жилийн өмнө энэ хүн бол тэр энэ асуултанд хариулахдаа одоо нөгөө нэг алдарт өгүүлэлтээр бичгтээ Тюрингийн тест гэдэг бас алдартай зүйл гаргаж ирсэн. За дээрэс нь дуурайх тоглоом гэдэг зүйлийг санал болгосон. Imitation game гэдэг одоо бид нар чинь нөгөө Алан Тюрингийн тухай кино мино гэж сайхан тэр чинь хэдэн жилийн өмнө юм бэ? 5-10 жилийн өмнө гарч ирсэн тийм. Тэгээ imitation game гэдэг Алан Тюрингийн тухай кино байгаа. За imitation game гэдэг нь болохоор энэ дуурайх тоглоом буюу энэ Тюрингийн тестийг бол хэлдэг. За энэ тухай одоо хэдүүлээ ярьцгаая. Тестийн зарчмыг ярина. За ер нь бол шүүгч байна гэдээ бодчих. За тэр шүүгч бол одоо нэг хүнийг яллах гэж шоронд хийх гээд байгаа юм биш. Тэр хүн бол юу шүүх вэ гэхээр энэ хаалганы цаана байгаа нөхөр хүн нүү компьютер гэдгийг шүүн. За тий нөгөөрөнд нь болохоор хаалганы цаана бол нэг хүн эсвэл компьютер байгаа нь шүү дээ. Тэгээд зөвхөн бичгээр харилцана. Тэгээд бичгээ бол ингээ хаалганы доогоор шургуулна. Одоо би бол тэр нөхөр цаана яг хэн байгаад гэдгийг харж чадахгүй тэр хариулж байгаа хариултаа. Одоо би асуулт асуугаад ч юм уу те. За нэг иймэрхүү асуулт гэж хариулж байгаа хариултыг хараад тий энэ хүн бэ? Өн компьютер вэ гэдэг одоо хэлэх хэрэгтэй гэсэн тэр шүүгч ажил бол. За нэг иймэрхүү. За тэгээд хэрвээ шүүгч одоо хинтээ одоо хүн үү эсвэл компьютер үү те гэдгийг одоо харилцаж байгаа ялгаж чадахгүй байх юм бол энэ компьютер сэтгэж чадж байна гэж одоо үзнэ гэж ингэж үзэж байгаа. Ялгаж чадчихвэл үү? Тий. Ялгаж чадчих. Юу вэ? Ялгаж чадахгүй байх юм бол гэсэн. Чадахгүй байх юм бол ажил чадж байна. Нөө шүүгч хүн байгаа шүү дээ. За тэр чинь болохоор ингээд хаалганы дагуур ингээд текст шургуулаад асуулт суугаад хариултыг хараад энэ хүн үү компьютер үүдийг ялгаж чадахгүй байгаа юм бол энэ компьютер сэтгэн бодож ийн гэсэн үг. Тэгэхгүй бол бас эн чинь сэтгэн бодож ийн үгүй юу гэдгийг хариулах гэж амар хэцүү байхгүй. За нэгт компьютер гэж юу юм гээл асуулт гарч ирнэ. Сэтгэн бодох гэж юу юм гээл гарч ирнэ. Чадах гэж юу юм гээл юм ядаргаатай тэнийг асуулт гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ тэд нар чинь те за чадахын бол ингээд хариулчлаа гэж те компьютер нэг иймэрхүүг хариулчлаа гэж те. Сэтгэн бодох гэдэг асуулт чинь одоо хүртэл бид нар хариулаагүй байхгүй. Гэтэл ингээ хариулчихж байгаа. Юу гэж хариулж байгаа гэхээр ийм бол сэтгэн бодож чадчих гэсэн үг. Ийм бол сэтгэн бодож чадахгүй байх гэсэн үг гэдэг Тюрингийн тестээр ингээ хариулж байгаа байхгүй. За тэгэхээр тухайн үед бол Алан Тюрин бол сэтгэн бодох гэдэг зүйлийг бүр ингээд тодорхойлж штэ тий тодорхойлж чадж байна. Энийг одоо бид нар сэтгэн бодож чадж гин гэж үзнэ гэдгийг ингэж тодорхойлж байгаа. Тэгэхээр бол хүнд ялгахдахгүй байх юм бол тэр бол одоо сэтгэн бодож гин гэсэн үг. Ийм ингийн тодорхойлолтоор ингээд тодорхойлоо ич. Айгуу тийм гоё. Тий гоё тодорхойлсон байна юм л тий. За энэ чинь л одоо өнөөдрийн бидний тий нэг игүнэ гэдэг байгаа, Siri гэдэг байгаа, ChatGPT гэдэг байгаа хим л оюухануудын л яг энэ Тюрингийн тестийг л ер нь бол давхаар зориулагдсан ийм хим л оюун гэсэн. Одоо бол ер нь бараг давж байгаа Тюрингийн тестийг. За тэгээ хүн ч гэсэн ер нь л давах гэж бас үздэг шүү дээ тий. Энэ янд нь асуудал үүснээс дээ. Тий ер нь бол даваад эхэлсэн. Тий тэгээ хүн өөрөө одоо бараг давж тойлоод байгаа шүү дээ. Чин энэ янд нь нөлөө, энэ шат нь нөлөө, энэ дугуй нөлөө гэлээ хүн чинь бас хэцүү байдаг шүү дээ тий. За тэгэхээр ер нь бол энэ 70 жилийн өмнө бол хим л оюун ухааны эрнийг бол ингэж цогнж эрнийг одоо эхлүүлж ийсэн гэх юм уу те ийм ундаг юм байна. Тэгэхээр одоо бид нар компьютерийн өвөг дээц гэхээс гадна одоо ийм л оюуны өвөг дээц гэж үздэг байна. За тэгэхээр нэгт Тюрингийн машин гэдэг айхтар универсал компьютер зохион бүтээсэн. Гэхдээ онлайн суурийг тавиад тэрэн дээрээ одоо философийн аргаар за эн чинь одоо энэ шайн дунгас проблемыг болоод за тэ сөнөөгөө за дээрэс нь хиймэл оюуны суурийг тавиад ингээд явцсан ийм одоо агуу сэтгэгч математикчаас гадна эн чинь бас хэдэн зөвүүн философч хүн байгаад байгаа байхгүй тэ логикч ийм хүн байгаад байгаа. За тэгээд сүүлд нөгөө нэг урнаа нэг юм ярихаар л ДНК байна гэдгээдсэн. Тэрэн лөө орё. За энэ Тюринг болохоор ер нь зөвхөн тийм компьютер энтергээ судлаад байдаг математик энтер логик гэд
зөвхөн тийм хийгээддэг хүн биш байсан. За энэ хүн болохоор амьдралынхаа одоо ер нь сүүлийн жилүүд болохоор биологийн салбарт тий биологийн салбарын математик загварчлалыг одоо гаргаж ирэхийг сонирхож эхэлсэн юм хүн байж байгаа. За тэгээд тэр морфогенез гэдэг нэг тийм одоо организм хэрхэн хэлбэр төрсөө олдог тийм онолыг боловсруулсан байна. Морфогенез гэж одоо зарим биолог сонирхдаг одоо манай урнаа сонссон байж магадгүй тийм. Тий. Морфогенезис гэдэг юм зүйл. За энэ ер нь бол вирус яагаад тийм толботой байдаг, тахи яагаад судалтай байдаг энэ төр гэсэн асуултуудад л тий химийн урвалын тэгшгэлийг ашиглаад ингээ хариулцсан. За тэгэхээр одоо тэр бидний одоо гайхаад байгаа энэ юм толб бай тэр гэдэг байгаа. Тахимагчин болохоор бүр давтагдчихгүй яагаад гэдэг байгаа шүү дээ. Одоо бидний хурууны өндөгний хэмээ ч юм уу те. Энэ бүх зүйлүүд чинь болохоор морфогенез гэдэг зүйлээр айгүй энгийн те эн чинь бол амар ич идэв ш. Тэр уран зураг шиг юмнууд байгаа гэдэг өстэй те тэр чинь л. Одоо бидний өндөгний хээг харахад ер нь айгүй тийм гоё уулзарсан одоо нөгөө нэг Ван Гогийн зураг шиг юм гоё юм байгаа өстэй те. Энэ зүйлийг бол энгийн зүгээр нэг юм химийн урвал гаргаад ирч чадна. Тэгэхээр энэ морфогенез гэдэг зүйл одоо энэ зүйл яаж бидэрт бий болоод байгаа гэдэг зүйлийг энэ математикаар тайлбарлсан. Ийм мундаг одоо юу болж байгаа. Одоо тий онол гэх юм уу? Тий тэгштэл тий. За тэрний одоо нээсэнд энэ Тьюрингийн загвар гэдэг байгаа. Тьюринг patterns гэж байдаг. За Тьюрингийн загвар гэх нь одоо хайш юм бэ ч одоо. Тьюрингийн одоо хэ гэх юм уу? Паттерн гэхэр ч одоо нэг тийм хэ. Тьюрингийн хэ гэдэг. Ийм зүйл байна. За тэр нь бол тэр байгаль дээр янз бүрийн тийм уулц хээ эсвэл одоо амьтдын арьс өнгө ч юм уу те тэрүүний энэ толд мол урмал нь одоо навчны энэ байрлал хэлбэр дүрс ер нь энэ бүх зүйл одоо биологийн салбар тэр чигтэл ашиглаж байгаа. Гадаа төрх нь яаж энэ өнгө зүс нь энэ дээр нь байж байгаа энэ судлууд хэлбэр дүрс нь яаж ингэж бий болоод байгаа гэдэг энэ Тьюрингийн хээ гэдэг зүйлийг ашиглаж ингэж бас тодорхойлсон байдаг. Тэгэхээр бол биологийн салбарт бол бас чамгүй их юм хийсэн ийм мундаг юм хийсэн бас сонирхолтой тийм математикаар одоо ингэж биологийг тодорхойлж гэж хийсэн юм байж байгаа. За болохоор энэ одоо мэдээж тэрний одоо Алан Тьюрингийн маань тийм энэ сууд ухаан хичнээн олон талтай ийм мундаг хүн байсан бай гэдгийг харуулж байна. За ингээд төгсгөл тийшээга хазаацгаа хийдүүлээ. За Алан Тьюринг одоо нэвтрүүлгийн эхнээс ер нь гадарсан байж магадгүй. Кристофер гэдэг нэг хүүхэд гараад ирсэн. Нэг банд гараад ирсэн. Тэр банд бол Алан Тьюрингийн анхны хайр байсан. Тэгэхээр энэ одоо Алан Тьюринг бол ижил үстэн байсан гэсэн. За тэгэхдээ дундуур нь бас тэр чинь нэг сүд бүсгүйтэй энэ болоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг юу ч гэж үзье одоо. Тэ. За ямар ч байсан ийм ижил хүсний сонирхолтой юм байсан. За тэгээд 1950-аад оны үед бол Их Британд энэ ижил хүстэн байх нь бол ийм гэмт хэрэг гэж үздэг. Ийм одоо хуйлтай байсан. За тэгээд тэрнээс нь болоод 1952 онд одоо энэ гэрт нь хулгай орсон байгаа. За тэгээд гэрт нь зүгээр хулгай ороод цагдаа урж ирэл мэдүүлэг авна шүү дээ тий. Тэгээд тэр мэдүүлэг өгж явахдаа болохоор энэ Арнольд Мюррей гэдэг залуутай бол харилцаатай байсан тэр гэдэг бол хэлсэн байгаа юм л та цагдаад. Одоо тэгээд нөгөө нэг мэдүүлэг дээр нь л одоо тийм шаардлага гарсан юм. Чи тэр үед хаана байсан, хинтэй байсан энэ гэл Арнольд Мюррейтэй байсан. Юу хийжсэн гээл гэх юм бол одоо тий бид хоёр одоо гэл ярьсан юм шүү. Тэгээд одоо цагдаад барих чинь гэсэн үг шүү дээ тий. За тэгээд ер нь бол ингээд одоо гэмт хэрэг хийж байгаа барих чинь гэсэн. Тэр чи одоо тухайн үед бол гэмт хэрэгэл гэж үзчихсэн юм чинь тэгэл одоо барьж хорно шүү дээ. Тий. Тэгээд гэтэл бол цаачин бол нэг хахтар эндээ бол имзэглээл те нууж хаагаал ингээл ич санаа зовоод альсгүй юм өөрийгөө буруу зүйл хийсэн энэ төр гэж явахд бодоогүй байдаг те. За тэгээд мэдээж одоо хууль бол хатуу байсан тухайн үед бол тэгээд садар самун явдал үйлдсэн гэд одоо буруутгаад ер нь бол хоёр сонголт өгсөн байгаа өөрт нь. За шорон дор. За эсвэл одоо энэ бэлгийн дурслыг дардаг юм одоо химийн хөнөөлөлтэй юм одоо юу гэдэг юм гормоны юм имчилгээ хийх. Ийм дааврын имчилгээ гэдэг байгаа шүү дээ, тий. Дааврын имчилгээ хийх. Ийм хоёр сонголт тулгасан. Нэгэс нь одоо эрхийн хязгаарлал үгүй бол одоо энэ гормоны хязгаарлал, даавар хязгаарлал гэдэг. Ийм. За тэр нь өөрөө одоо зүгээр л гормоны юм биш. Бүр химийн хор хөнөөлтөй ийм гормоны имчилгээ. Хүмсэг нь хатах юм биш үү бараг. Мэдхгүй одоо яах юм. Тэгээ би тэрийг нь бол сайн мэдхгүй. Ямар ч юм хоёр юу гэсэн. За тэгээд цаачин бол эрхээ хязгаарлуулж болохгүй. Одоо ягаад тэгэхээр нэг юма хэмээр вэ штэ тэр чинь мундаг хиймэл аюухан яасан хийсэн гэдэг юмнуудаа хиймээр байдаг. Тэгээд шоронд хоригчж болохгүй болохоор нөгөө аргын одоо гормоны имчилгээг сонгосон баг. За тэгээд имчилгээ нь болохоор ер нь бол биед нь бол тийм маш аимшигтай юм өөрчлөлтүүд явчихсан. За хөхн ургасан байгаа.
Тэгээд таргалсан байгаа сэтгэл санааны гүн хямралд энэ төр оруулсан. Ер нь бол ингээд тэр хүнийг одоо юу тэр бараг шоронд орсноос нь исэн болгосон баг. За тэгээд одоо нэг Bletchley Park гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг нууц ажил наваад байгаа шүү дээ. Юу тайлдаг, тийм шифер тайлдаг. Тэр ажлаас нь бол ингээд төтгөлзүүлээд аюулгүй байдлын эрхийг энэ төр хаацсан байж байгаа. Одоо нэгсэндээ блоклсон гэсэн. Хөөсийн юунаас нь тэрнээс нь тэгээ ямар ч сан тийм л одоо нийгэм байсан гэсэн үг шүү дээ тухайн үед бол. За тэгээд 1954 оны 6 дугаар сарын 7-нд бол Алан Тьюринг 41 наснда гэртээ нас орсон байдалтай олцсон. Тэгээд шинжилгээгээр болохоор биенээс нь бол цианид гарч ирсэн. Цианид ууж одоо амиа хорлсон гэж одоо тогтоосон. За гэхдээ одоо ингээд бас сонин штэ. Нэг домог байдаг. Хажууд талд нь ингээд орныхаа хажууд нь юм хатцсан алим байсан гэдэг. Яг хөө тухайн алимд бол нэг юм цианид байсан уугүй юу гэдэг шинжилгээ бол хийгээгүй. Гэхдээ энэ тийм айгүй тийм сонирхолтой домог. Apple-ийн лого шүү дээ, тий. Apple-ийн лого болохоор одоо ингэж тий анх одоо компьютерийг зохион бүтээсэн хүний энэ хатсан алюмины энэ лого гэж ингэж одоо бас домог байд. Энэ домог шүү, амаг домог яриа. Гэтээ энэ логог нь хийсэн хүн бол ерөөсөө наадах чи ерөөсөө амаагүй гэдэг. Гэтээ айгүй хүчтэй энэ одоо энэ домог бол тархацсан гэдэг хүмүүс бол баг тэгж боддог тий. Алан Тьюрингийн цианидтай алим гэж тий. Тэгээ иймэрхүү бас одоо нэг юу гэдэг лээ зарим хүмүүс болохоор дуртай хүмүүс нь те ингэж байгаа нэ цасан гоовоо 7 удаа хөглөлтийн киноноос санаа авсан ийм домог шиг юм багтах. Тэгээ алимд одоо хор шингээгээд энтергээд ярьдаг. Гэхдээ тийм шинжилгээ хийж аваагүй одоо яг Apple-ийн логог нь хийсэн хүн ч одоо тэрийг нэг ахтар тийм энтер гэж хэлсэн юм байхгүй. Харин ч өөр үүсгэсэн. Наач удлаа бити мангар юм ярьчаа гэдэг ингээд үүсгэсэн баг. Тэ. За тэр алим одоо яг ямар алим юм бол тэ. Ньютоны толгой дээрээ сунсан алим гэхээр тэр чинь хатсан алим унмааргүй. Тэгэхээр одоо Алан Тьюрингийн хатсан алим болж саарах гэдэг шиг. За нэг иймэрхүү эмгэнэлтэй хов тавилантай иймэрхүү хүн байгаа. За ер нь бол Тьюрингийг нас орсноос нь хойш олон жилийн турш гавьяг нь бол олон нийт бол огт мдээгүй ингэж явсан. За 1970-аад оноос л одоо Enigma-гийн нууц тайлагдаад одоо задарч яах гэсэн үг шүү дээ, тэ. Тэрнтэй цуг болоод ингэж мэдээлэл ил болоод одоо Алан Тьюринг хүү юм мундаг хүн байсан биз дээ гэд ингээд ил болж байгаа, тэ. Одоо одоо нас орсныхын дараа л гэсэн үг шүү дээ энэ чинь. За тэгээ 2009 онд болохоор Их Британий ерөнхий сайд Гордон Браун болохоор засгийн газрын нэрийн өмнөөс одоо Тьюрингийг одоо уучлаад, тэ. Дээрээс нь уучлаад тахтай яг хөтэй нөгөө Тьюрингээс олон нийтийн өмнө уучлахгүйсэн. Тэгээд хандаж тэрэнд одоо Тьюрингд бол хандаж хэлэхдээ бол аимшигтай одоо Тьюрингд хандсан хандлага одоо тэр тухайн үеийн Английн засгийн газрын Тьюрингд хандсан хандлагыг аимшигтай гэж тодорхойлсон. Энэ бол маш аимшигтай зүйл хийсэн засгийн газрынхаа өмнөөс одоо тий уучлах гэж байна гэдэг ингээд уучлахгүйсэн 2009 онд. За 2013 онд л Хатан хаан Элизабет нас орсныхын дараах одоо хааны өршөөл гэдэг юм үзүүлсэн. Одоо тэр чинь бас нөгөө нэг амьд үйж явахдаа шийтгүүлээд энэ ч одоо нэг өсөнд одоо гэмт хэрэгтнэр шийтгүүлсэн гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд тэрний одоо цагаан хатгаж яах гэсэн үг, тий. Одоо нэг гавьяа явуулсан юм шиг, тий. Тэгээ 2017 онд тэр Их Британд ижил Хьюстон гэдгээр шийтгүүлж байсан мянган нэрийг бол эрчүүдийг бол цагаатгаж байсан. Тэрийг бол Тьюрингийн хууль гэж одоо баталсан байдаг. Тий. Тэгэхээр одоо араас нь нэгийг нь одоо ингээ өршөөчөнгүүт чинь би яах юм манай яах юм гал гараад ирнэ шүү дээ, тий. Цагаатмаар байна гэд. Тэнгүүт за тэгвэл Тьюрингийн хуульгаа баталчихъя гэд тэрүүгээр л хэвээр мянган тийм эрэгтэйчүүд бол ингээ цагаатчихсан. Ийм түүхтэй бас байдаг. За тэгээ өнөөдөр бол Алан Тьюринг бол үндэсний баатар шинжлэх ухааны одоо бэлэг тэмдэг болсон юм хүн байдаг. 2021 онд бол Алан Тьюрингийн хөргийг одоо Английн Их Британийн 50 фунт стерлингийн дэвсгэртээр мөнгөлсөн тий шинжлэх ухааны салбарын хүнд үзүүлж байгаа дээд хүндэтгэл гэж үзэж байгаа. Мөнгөн дээр хэвлэгч гэсэн. Тий. Тэгээ 21 онд ч тий саяхан байгуулсан баг өчигдрэл байгуулсан тий нөгөө хэд чинь гинт л ухаарсан юм шиг. Хүү энэ ч агуу хүн байсан байж тий хэдүүлээс Алан Тьюрингээр бахарх хэвээр юм байна гэд тэгээ мөнгөн дээр хэвлж байгаа ч тий нэг иймэрхүүл улс байна одоо Англи гэж тий хөрх юм уу Алан Тьюрингийг маань. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд л Алан Тьюринг бол ер нь цаг үеэсээ хэд төрүүлж төрсэн юм хүн байсан. За дайныг зогсоосон баатар, компьютерийн 90 үеийн эхлэлийг тавьсан сууд ухаантан та тий даанч одоо тэр нийгмийн өрөөсгөл хандлагын цолиос болсон тийм эмгэнэл төв заяатай. За энэ бол эзэн байсан ийм хүн. Түүний одоо амьдралд бол түүний амьдрал нь бидэнд ялгаатай байх нь буруу биш ээ. Харин ч одоо хэний ч
төсөөлөөгүй зүйлийг хинээч төсөөлөөгүй хүмүүс хийж үтээдгээ гэдгийг сануулсаар байх болно. Тэгээ түүний бүтээсэн универсал машин өнөөдөр таны халаасан дотор ширээн дээр өвдгөн дээр чинь ажиллаж байгаа. За тэгээд тийм болохоор дараагийн удаа уцаа нэгтээ Алан Тьюрингийг дурсаарай гэж та нэвтрүүлэг өндөрлөе да. Маш ийм хайр төрүүлсэн нэвтрүүлэг байлаа. Би өөр багийнхан зургийг харсан чинь яг хүүхэлтэй шиг айгүй хөөрхөн. Шууд миний ингээ бүх хайр хүрсэн байна. Тэгээд өргөжлөө явсан чинь түүний нэг сод ухаан те энэ бүхэн үнэхээр ингээ хүний хайрын тийм нандин мэдрэмжийг төрүүллээ. Тэгээд нөгөө интимидейшн нэг кино байгаа шүү дээ. Кукенберийн тоглодог. Дахиад боруулсан. Тэгээд дахиж үзнэ. Сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан, эгэн оюун болон Unitel компани маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Отмондөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. За студид компьютерийн шинжилгээ ухаанч хасч болов хөтлөгч Орончмог хоёр ажиллаа. Дараагийнхаа шинжилгээ ухааны гайхамшигаар эргүү уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаагчлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.